Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид нэр e-book яаж хийх талаар ярив. За би өнөөдрийнхөө бол англиар хийн. Яг гэвэл зарим хүмүүс англиар хийгээд одоо зарах гэж байгаа учраас зарим хүмүүс монголоор хийн. За ер нь бол хийх арга нь яг адилхан. Зөвөр та хэлэхдээ монголоор бичээл гэд хэлэхэд Claude одоо гаргаад ирнэ. За өнөөдрийн text AI-ыг бид нар одоо Claude-ыг ашиглана. За тэгээд нөгөөх нь болох дээр бид нар connector нь Higgsfield-ийг ашиглана. За хэдүүлээ ингээд Claude AI руугаа орчлоо. За тэгээд бид нэр customize гэдэг дээр дарна. За энэ дээр дарчих. За тэгээд connector гэдэг рүү орно. За шинээр connector нэмнэ. Custom connector. За энэ дээрээ тэгээд та бүхэн энэ доор өгсөн байгаа энэ Higgsfield-ийн линкийг оруулаарай. За яг гэвэл бид нар зураг хийх гэж байгаа учраас энийг оруулж байгаа шүү. За тэгээ яг энэ дээр нэрлж болно. Нэрлэхгүй ч байсан болно. За хэдүүлээ энэ дээр Higgsfield гээд яаж биччихье. За тэгээ add гэчих. За connect гэдэг энэ дээр дарчих. За энэ дээр allow гэдэг өгч. За одоо Higgsfield маань холбогдчихлоо тий. За ингээ харах дээр та бүхэн энэ чинь ингэж needs approval гэж юм те. За энийг нь зөвөр always allow гэдэг ингээд энэ сольчих. За тэгээд болоо. За ингээд суулгасныхаа дараа бид нар хамгийн гол нь Claude Cowork дээр e-book хийнэ. За Claude-ийн chat дээр хийж болно. Гэхдээ бас ингээд хэдэн хуудас хийчихэд бас ингээд зогсоод байдаг. За тийм учраас хэдүүлээ. За Claude-ийн энэ Cowork гэдгийг ашиглая. За та бүхэн Cowork-ыг өөрийнхөө компьютер дээр суулгаад аваарай. За энэ бол яг өөрийн чинь компьютер дээр ажиллана гэсэн. За тэгээ зарим хүмүүс асуусан байгаа англиар ийм e-book хийгээд зарах гэсэн юм аа. Тэгээ яаж одоо гоё e-book хийх вэ гэд. За тэгэхээр би эхлээд нь одоо англиар ийм промпт өгсөн байгаа. За ер нь бол хүмүүсийн хүсдэг зүйл бол ер нь 3 ангилдаг гэж ер нь мэрэгчлүүд үздэг те. За нэгдүгээр эрүүл мэнд, хоёрдугаар хайр дурлал, гуравдугаар мөнгө. За энэ 3 асуудлыг тойрсон. За одоо мөнгө гэхээр бүх одоо санхүү орно те, төсөв орно ингээд бүх юм орно те. За энэ 3 асуудлыг ингээд тойрсон бүх төрлийн асуудлаар одоо та бүхэн e-book бичлээ гэхэд ер нь бол хүмүүс их дуртай байдаг те. Хайр дурлалын талаар e-book бичээхтэй. За тэгээд за яаж турах вэ? Яаж сайхан одоо урт наслах вэ гэдэргээд ингээд бичих юм бол e-book-уд одоо хурдан зарагддаг. За өнөөдрийн бидний одоо авах гэж байгаа энэ e-book маань за 35 наснаас дээш насныхын эмэгтэйчүүд яаж турах вэ гэдэг ийм e-book хийх гэж байгаа. За энэ заавчгүй турах биш ер нь бол эрүүл байхтэй яг гэвэл гормоны өөрчлөлт явдаг учраас 35-аас дээш насныхан бие одоо өөрчлөгддөг те. За тэрний талаар юм одоо e-book бичье гэд. За англи хэл дээргээд за тэгээд өгч хэдүүлээ. За одоо ингэж гаргаад ирлээ те. За нийтдээ За нийтдээ 18 хэсэгтэй юм байна. За энэ одоо нэлээд жоохон харагдаж байна те. За энийг нь та бас нэмж болно. За одоо бид нар энэ дээр зураг оруулах гад үзье. За зургаа энд оруулаа гэд бид нар ийм уртаа даалгавар өгч юм те. За тэгээд зургаа оруулах нь үгүй юу гэдгийг харъя. За одоо энд асууж ин те. Эхнээс нь эхлэх үү гэд. За тэгэхээр нь за эхний одоо чаптераас нь эхлэх үү гэж энэ дээр нь эхнээс нь яваал гэд хэлчихье. За ингээд зарим зургууд нь одоо ингээд гарсан байна те. За энэ одоо дээр инфографик гарсан байна. За одоо ингээд зургуудыг ер нь хийж юм. За энэ зураг дахиад автагдсан байна те. За бидрийг цаашаа дахиад явахын тулд next гэд хэлсэн байна. За тэр next гэд хэлчихье. Одоо ингэхээр chapter болгоноор нь одоо хэсэг болгоноор нь гаргах юм байна. За тэгэхээр нэлээд бас ер нь удна гэсэн үг. За гэхдээ би та бүхэнд одоо хурдан харуулнаа. Ер нь дуусангууд нь. За тэгээ хэдүүлээ ямар болох нь тэгээ харъя. За ингээд
бэлэн болсон PDF маань энэ байна. За хардгая. За ингээд Claude-ор яаж e-book хийх үү гэдгийг гарчлаа. За одоо би та бүхэнд Gamma-гаар үзүүлээд за Gamma-гийн хичээл бас энэ YouTube дээр байгаа. Манай одоо сувг дээр та бүхэн тэр хичээлийг нь сайн үзээрэй. За саяныхаа гаргасан e-book-ийг Gamma руу хийгээд за хэдүүлээ одоо харъя ямар болох нь гэдгийг. За одоо энд болох дээрээ сая бидний хийсэн e-book апплод хийгээд за тэгээд бид нар theme сонгоно. За ямар өнгөтэй байх уу гэдгийг одоо энэ чинээс сонгоно. За тэгээд дараа нь болох дээрээ энэ карта нэмэн те хэдэн хуудастай байх вэ гэх тэрийг нэмчин. За тэгээд та бүрэн тэг Gamma-гийнхаа хичээлийг олоод үзээрэй. Яаж орох уу гэдгийг. За тэгээд хэдүүлээ өгчээ. За бидний e-book маань бэлэн болсон байна. За харцгаа хэдүүлээ. За дараагийнх нь нэг app болвол designer гэдэг нэг app байгаа. Яг e-book хийдэг. Тэгээд Amazon эдэрт одоо хүмүүс зардаг. За хэдүүлээ одоо энүүгээр нь хийгээд үзье. Энэ Word Genie гэдгийг үзье. За хэдүүлээ саяныхаа нөгөө гарчгийг өгчий. За тэгээд next гэчээ. За тэгээ энэ чинээсээ яг ямар гарчгийг авах вэ гэд хэлсэн байна. За тэгэхээр энэ чинээс нь за хоёр дахь нь сонгоч. За энэ ч яг гарчиг нь энэ юм байна. За эхнийхийг нь авч. За энийг энэ тэр чигээр нь үлдээчих. За ингээд 10 хэсэгтэй. За одоо энэ чинээс бидрийг template сонгож байна. За хэдүүлээ харж байгаа. Энэ чинээс template сонгочихъя. За энийг харъя. Энэ их гоё өнгөлөг юм байна. За хэдүүлээ энийг нь сонгочихъя. За бид нар энэ зургийг бас өөрчилж болно. За энэ дээр дараад за хэдүүлээ харъя.
За бидний одоо флипбук бэлэн болсон байна. За ингээ харцгаая. За хүмүүс одоо ийм флипбукийг хийгээд Amazon-ы Kindle дээр зарж байгаа тий. За ингээд ямар ч байсан бид нар одоо ингээ e-book-ийг яаж хийх вэ гэдгийг өнөөдрийн хичээлээрээ үзлээ. За би түрүүчийн хичээл дээр бас ярьсан байгаа. За 6 сарын сүүлээр бид нар одоо яаж энэ одоо бүтээгдэхүүн дижитал бүтээгдэхүүнээ хийгээд одоо дэлхийн зах зээл дээр гаргах вэ? Тэгээ яаж одоо мөнгө олох вэ гэдгийг хичээлээ орноо гэд тэ. За тэгээд энэ маань бол зөвхөн манай одоо school community-д байгаа. За линк нь одоо манай description байгаа, та ороод үзээрэй. За 6 сарын 15 хүртэл энэ маань одоо $8 буюу одоо 28,800 төгрөг байгаа. За тэгээд 6 сарын 15-наас хойшоо бол үнэ нь $17 болно. За та тийм учраас одоо эртхэн шиг ороод за хичээлээ сураад за өөртөө орлого хийх боломжийг нэгдүүлээрэ гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.